Сайн мэцэнэ та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэгт маань тавтай байвал тэгээд лайк болон шеэр хийх юм артай мөн subscribe дарж байгаа бичлэгээ үзээрэй баярлалаа. Би өнөөдөр талаараа та бүгдэд ингээд Японд хүнсний үн ямар үнэтэй байгаа талаар болон ингээд өөрийнхөө авсан хүнсийг энэ бол ойролцоогоор нэг 2-7 хоногийн хугацаанд ашиглах юм бол дийлэнх нь мах байгаа. Тэгээд юм бол хүнс авсан. Тэгээд энэ хүнснийхээ үнийн задраа бүхнийг та бүгдэд ингээд тус бүртний үнийн задраа ингээд тайлбарлаад хэлээд өгье. Тэгээд Монголд ингээд яг ийм их үзүүл авахд хэр үнэтэй болох нь тэрийг та бүгдээс өөрсдөө ингээд бодоод комент хийхэд үлдээгээрэй. Баярлалаа. За миний ихэл авсан зүйлийг явуул чихэр авсан. Энэ болохоор бас Монголд их алдартай юм шиг байлаа. Би болохоор Японд ирж байгаад энэ чихрийг айгүй хийх болсон. Чихэр авсан. Баян сонгон юм хийддэг. Тэгэхээр дүүрэн ширхэг арилгацсан сонгоо авсан. Тэгээд луу нэг ширхэг луу авсан. Би ингээд тус бүрийнхэн үнийг ингээд бичиж оруулчин та бүгдээ үнийг ингээд бичлэгээ паузлж аваад үзээд яваарай. Тэгээд тал байцаа авсан. Бүтэн байцаа авчаар ер нь бол дуустдаггүй, муудчих гэдэг. Ангитай соно Японы юм хүнснүүд нь хөрхөн нэгэ хийгээд баг сар болсон ч гэсэн мууддаг айгүй сонирхолтой. Нэг тийм имийн төрлийн зүйлийг ашигладаг гэдэг. Тэр нэг үнэн шүү юм. Тэгээд нэг юм ундаа авсан мицвэ гэдэг ундаа миний их уухтартай ундаа. Тийм кофе авсан. Кофе. Тэгээд хайдаа нэг идчихдэг юм жижигхэн бүргэр авсан. Терияки соустай бүргэр маш гандтай. Тэгээд нэг юм хэрцэн тасалсан тэгээд хөөрдөө хийцэн жижигхэн ингээд 1 кг үхрийн мах авсан. Гэтэ 1 кг хэрнээ айгүй үнэтэй. Би танад ингээд үнийг нь оруулж ингээд ухтахаарай. Гэтэ сайхан нэг Монголд нэг үн махны айгүй өсөж байсан гэсэн баг л адилхан болсон байдаг үгүй. Тэгээд нэг юм 2 хил орчмын гахаа мах авсан. Тэгээд мах их авч идэхгүй бол юм болдгоо маа. Тэгээд дандаа дахиад ингээд эзэлтэй бас ингээд бас гахаа өхөр ингээд бүх махаа холж идэх бас юм бол их дайжгүй сайн гэж бодож байгаа учраас авсан. Тэгээ ингээд Японд юу бол ингээд сүүлийн үед үн маш өсөж байгаа. Одоо хүнсний тэр тусмаа ингээд хүнсний бараан дээр үнүүд ингээд огцом өсөлттэй байгаа. Би яг ингээд 2 жил гарны өмнө Японд ирэхэд ингээд айгүй үн нь бол ингээд авахд бол ингээд юмны үн айгүй дайжгүй байсан. Гэсэн чинь ингээд жил яг тусам ингээд тэг үн жилээс хавуулаад ингээд яг нэг нарийн бараа яг хүнсний барааны үнүүд ингээд огцом өссөн. Бүр ингээд мэдгэцгүй өссөн. Японч ингээд болохоор инфляци маш сайн барьдаг ингээд аль болох үнэ өсгөдгөө улс гэхдээ тийм улс ч гэсэн ингээд мэдгэцгүйс ингээд үнэ юмных нь үн өсөж чинь гэдэг нь ингээд бас тэ улснаас нэлээд жоохон Японоос хэцүү талд орж байгаа шүү гэдэг энэ бас нэг жишээ болов гэж бодд юм да. Тэгээ би болохоор ингээд 3 дэлгүүрээс явж хүнсээ авсан. Яад 3 дэлгүүрээс авсан бэ гэхээр одоо чинь ингээд мах арай хэмтэн зардах газар байдаг мөн нарийн ногоос арай хэмтэн зардах газар байдаг. Тэгэхээр ингээд өөрөө ингээд юмудаа хайгаад ингээд явж яж ингээд арай жоохон хямдхан төрлийн зүйлийг нь олж авсан. Та бүгд тэгээд энэхүү бичлэгийг үзээд ингээд Монгол одоо ингээд зарж байгаа бараа одоо яг өнөөдрийн миний яг авсан 2-7 хоног орчим ингээд ашиглах мах ингээд хүнснүүд Монголд яг хэр удаа биш Монголд яг хэдэн төрөөр авч ийн та бүгд өөртөө тооцоо хийгээд тэг комент хийхэд үлдээвэл маш их баярлалаа шүү. За тэгээ бичлэгийг өнөөдөр та бүгдтэй баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзъя. Баярлалаа.